Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий сайдын боловсролын салбарын санхүүжилт хөрөнгө оруулалтын талаар танилцуулсан мэдээлэлд үндэслэн Улсын хуралд гарсан намын бүлгээс дараах дүгнэлтийг танилцуулж байна. 2025 оны төсөвт боловсролын салбарт 4.5 их найд буюу нийт Монгол Улсын нийт төсвийн 20%-ийг зарцуулахар тусгасан нь 21 оноос хойш 2.5 дахин өссөн дүнтэй үзүүлэлттэй. Хэдий тийм боловч энэхүү нэмэгдэл нь боловсролын чанарт дөрвтэй ахиц дэвшил авчирсангүй. Хөрөнгө оруулалт нь оновчгүй хуваарлагдаж, удирдлагын бодлого тодорхой бус байсаар байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудын 66% нь 2 ээлжээр хичээллэж, хот хөдөөгийн боловсролын хүүхдийн боловсролын ялгаа улам их гүнзгийрсэн байдалтай байна. Хот байгуулалт, газар зохион байгуулалтын бодлогод сургуулийн газрын асуудал тусагддаг нь ирээдүйн боловсролын хүртээмжид эрсдэл учруулж байна. Сургуулийн зориулттай газрыг өөр зориултаар ашиглах явдал байсаар байгаагаас сургууль цэцэрлэгүүдийг хот төлөвлөлтийн бодлоготой уялдуурн барьж байгуулах нөхцөл бас бүрдээгүй хэвээр байна. Сурагчдын эрүүл өсөлтийн суурь нь зохистой хоолт хижээл бөгөөд сургуулийн үдийн хоолны чанарыг сайжруулах бодлого зохион байгуулалт хангалтгүй байгаагаас бага дунд ангийн сурагчдын хоолны чанар шаардлагад нийцэхгүй байгаа гомдол бас тасрахгүй байна. Багшийн дутагдлыг арилгах зорилгоор олон жил ярьсан ч үр дүнтэй бодлого хэрэгжээгүй. Тэтгэлгээр багш бэлтгэх хөтөлбөрүүдийн үр дүн хангалтгүй, төгсөгчдийн 3/2 нь багшийн мэргэжлэр бас ажиллахгүй байна. Энэ нь багшийн цалин хөлс өрсөлдөх чадваргүй ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангалтгүй байгаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд бага ангийн хичээлийн хөтөлбөрийг шинжлэх ажлыг эхлүүлсэн ч 3-5 дугаар ангийн хөтөлбөрийн шинжилэл зогсож хэрэгжих боломжгүй байдалтай байна. Энэ боловсролын салбарт шинжилт хийгдээгүй бодлогын тодорхойгүй байдал үргэлжилж байгааг илтгэнэ. 2024 онд нийтлэгдсэн PISA үнэлгээнд Монголын сурагчдын 66% нь уншсан зүйлээ бүрэн ойлгож чадамжгүй, 51% нь математикийн анхан шатны түвшингээс доогуур үнэлгээ авчээ. Байгалийн ухаанд 0.2% нь л агсан түвшний ойлголттой байгаа нь суур боловсрол бүхэлдээ хямралд орсныг бас харуулж байна. Энэ үнэлгээ нь манай улсын боловсрол дэлхийн түвшинд явааг харуулсан ч засгийн газраас тодорхой бодиттой дүгнэлт шинжилэлт хийгдээгүй хэвээр байна. ЮНЕСКО 2019 онд Монголын боловсролын системд хийсэн үнэлгээнд хэлэхдээ хэсэгчлэн өөрчлөлт хийхэн үр дүнгүй. Эрс шинжилэл явуулах шаардлагатай. Үгүй бол том сорилтуудтай нүүр тулна гэж анхааруулсан. Мөн тус байгууллага Монголын боловсрол өрсөлдөөнд эдийн засгийн хэрэгцээг хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт нь өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дээр ил тодор бас илэрч байна. Ийм нөхцөлд боловсролын суурь асуудлыг зөвтгөх ус эрс шинжлэх шаардлагатай байна. Бодлогын уялдаа, сургалтын чанар, багшийн ур чадвар, удирдлагын хариуцлагыг цогцоор нь сайжруулах цогц бодлогыг бас эрх баригчдаас бодит байдал шаардж байгааг сануулъя. Анхаарал тавьсанд баярлалаа.